Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний ярих сэдэв болохоор аскулиатац гэж байгаа. Аскулиатац гэж юу вэ? Аскулиатац гэдэг нь зүрхний чимээ, уушигны чимээ, гидсний чимээ зэрэг биеийн дотоод дуу чимээг сонсохын тулд эрүүл мэндийн мэргэжилтнүүд биеийн үзэлгийн үеэр гүйцэтгэх техникийг хэлнэ. Та аскулиатацыг хэрхэн хийдэг вэ? Биеийн дотоод дуу чимээг сонсоход ашигладаг эмнэлгийн багаж болох чагнуурыг биеийн өөрөөр эрэхтэнд харгалзах өөрөөр байрлуулж чагналт хийдэг. Чагналтыг ихэвчлэн чимээгүй дулаан хувийн орчинд хийдэг. Тухай хүн гүн эцгийн амьсгаа авах хооронд эрүүл мэндийн мэргэжилтэн цээжний урд ба хойд талууд болон хэвлийн урд талын зүрх, уушиг, гидний дуу чимээг сонсдог. Чагнуурын дурна нь хонх болон өөрчлөгдсөн хоёр хэсгээс тогтно. Чагнуурын дурна нь илүү том гавтгай тал нь бөгөөд зүрх, уушиг, хэвлээд гарч болох хэвийн өндөр давтамжтай дуу чимээ мөн хэвийн бус дуу чимээ буюу жишээ нь зүрхэнд S2 хагарах, уушигнд саржигнах эсвэл гидс дотор гарах эвгүй дуу чимээг сонсоход ашиглана. Нөгөө тэгүүр чагнуурын хонх нь чагнуурын конус хэлбэртэй тал нь бөгөөд ихэвчлэн зүрхний дутагдлын үед гарч болох нэмэлт зүрхний шуугиан мөн цусны урсгалын чимээ буюу шуугианыг сонсоход ашигладаг. Зүрх чагнах арга. Зүрх чагнах арга гэж юу вэ? Зүрх нь аортын уушигны 3 хавцас хавхлага митрал буюу 2 хавцас хавхлага гэсэн 4 хавхлагатай. Эдгээр хавхлагуудын эргэн тойронд төвлөрч чагнаж буй хүнд зүрхний хавхлага бүрийн яриачлсан механикийг сонсох боломж олгодог. Зүрх чагналтын 5 цэг. 1-р цэг нь зүрхний дундад шугамаар 5-р хавирганы завсарт чагнавал 1-р авиа буюу 2 хавцас хавхлагын хаагдалтын авиа илүү тод сонсогдно. 2-р цэг. 2-р хавирганы завсраар өвчмөний баруун нийгэмлэр чагнахад аортын хагас сарга хавхлагын авиаг сонсогдно. 3-р цэг. 2-р хавирганы завсраар өвчмөний зүүн гэрэмгээр чагнахад уушигны артерийн хагас сарга хавхлагын хаагдах үед үүссэн 2-р авиа тод сонсогдно. 4-р цэг. 3 хавцас хавхлагын авиаг өвчмөний баруун нийгэмгээр 5-р хавирганы завсарт сонсно. 5-р цэг. Аортын хавхлагын авиаг сонсох нэмэлт цэг өвчмөний зүүн гэрэмгээр 3-р хавирганы завсарт сонсно. 1-р цэгийг олохдоо эрэгтэй хүнд хөхний төвчөнд ярина, эмэгтэй хүнд хөхийг өргөж сонсох боломжтой байдаг. Уушиг чагнах. Амьсгалах үед уушигнд амьсгалын чимээ үүснэ. Үүнийг стетоскоп буюу фонендоскопоор чагнана. Амьсгалын чимээг шинж байдлаар нь цулцангийн гуурсан хоолойн амьсгал гэж хуваана. Амьсгал авах үед цулцан агаараар дүүрэндэхэд цулцангийн ханд хэлбэлзлийн дүнд чимээ гарахыг цулцангийн амьсгал гэнэ. Энэ нь П авиа дуудах гардагтай адил чимээ сонсогдно. Гуурсан хоолойн амьсгал нь мөгөөрсөн хоолой төнхөөр агаар дамжих үед гарах ба X гэх авиа дуудахад гардагтай адил чимээ сонсогдно. Эрүүл хүнд цулцангийн амьсгал цээжний хэгэрцгийн айлч хэсэгт чагнахад сонсогдох ба сугны хонхороос 5-аас 7 см дор илүү тод сонсогдно. Гуурсан хоолойн амьсгал нь мөгөөрсөн хоолой төнх 2 далны хоорондын орчимд тод сонсогдно. Уушиг чагнах клиникийн арга. Хэрэглэгдэх зүйл нь чагнуур. Ажлын явц нь 1-р шинжлүүлэгчийн цамцыг тайлбарлаж зогсоо буюу суугаа байрлалд чагнана. 2-р уушигнд чагнахдаа цээжний хэгэрцгийн баруун зүүн талд нэг ижил цэг дээр чагнуурыг тавьж 50 ба гүнзгий амьсгалах үед чагнана. 3-т эхлээд игний дээр уушигны оройг дараа нь цээжний хэгэрцгийн урд талд чагнуур тавьж чагнана. Тэгээд цээжний ард талны хооронд ба даллыг тойруулан
суганы орчмоор чагнана. Дөрөвдүгüүрт цувцангийн ба гуурсан хоолойн амьсгалыг харьцуулж чагнана. Бронхиласт нь болохоор уушигны чимээ илүү тод сонсогдно. Бронховесикуларистер нь болохоор уушигны чимээ дундавтар сонсогдно. Весикуларистер нь болохоор уушигны чимээ зөөлөн сонсогдно. Зүрхний цахилгаан бичлэгийн электрокардиографик арга. Электрокардиографик арга гэдэг нь зүрхний сэрлийн үед үүсэх биогүйдлийг бичиж шинжлэх арга юм. Зүрх бол маш хүчтэй цахилгаан үүсгэгч бөгөөд харин биеийн эдэн цахилгааныг маш сайн дамжуулдаг учраас биеийн гадаргуугаас зүрхний цахилгаангүйдлийг бичиж тэмдэглэдэг. Энэ аргыг зүрхний цахилгаан бичлэгийн арга гэдэг. Зүрхний зэглэлийн явцад сэрэлт орсон ба ороогүй гисгийн хооронд үүсч буй цахилгаан битэн ялгартай байдаг учраас биеэр тархахтаа харилцан адилгүй байна. Энэ нь цэжмийн хэрцэгдэх зүрхний байрлал биеийн галбир зэргээс хамаардаг. Электрокардиографик нь тусламжтайгаар эдгээр биогүйдлийг өсгөж бичиж болно. Зүрхний биогүйдлийн мөрөг электрокардиографик нь хэвийн электрокардиограф нь 5 шүднээс тогтно. Жишээ нь PRT шүдийг эерэг, доошоо чиглэсэн QS шүдийг сөрөг шүд гэнэ. P шүд нь зүрхний тусгуурын QRST шүднүүдийн ховдлын сэрлийн процессыг илэрхийлнэ. Хэвийн хэмжээтэй P шүд нь тэгээс 3 мм, R шүд нь 6-аас 16 мм, T шүд нь 2-оос 6 мм, Q шүд нь тэгээс 3 мм, S шүд нь тэгээс 6 мм өндөртэй байна. Электрокардиограф нь зүрхний шүднүүдийн өндөр давтамж үргэлжлэх хугацаа зүрхний сэрэх сэрлийг дамжуулах чанараас хамаарна. Электрокардиограм нь арга зүрхний эмгэг процессуудын шинж төрөх байрлалыг тодорхойлох учир эмнэлгийн практикт өргөнөөр ашигладаг. Электрокардиографийн зарчим бичих арга байдалтай танилцгаая. Хэрэглэгдэх зүйл нь электрокардиограф, электрод, самбай, 10% хлорт натрийн усмал. Ажлын явц нь нэгт аппаратаа бичлэгт бэлдэнэ. Аппаратын газар дуулгыг холбоно. Шугамд залгана. 5-аас 10 минут аппаратаа халаана. Өсгөлт зүүнний байршлыг тааруулна. Калибрийн дохиог 1 мм-т 1 см бичнэ. Аппаратаа бэлтгэсний дараа шинжлүүлэгчийг орон дээр хэвтүүлж электродыг бэхлэн холбоно. Улаан электродыг баруун гарт, шар электродыг зүүн гарт, ногоон электродыг зүүн хөлд, хар электродыг баруун хөлд бэхлэнэ. Электрод арьс хоёрын хооронд 10% хлорт натрийн усмалаар норгосон самбайг хавчуулна. Электродыг аппаратанд залгана. Стандарт үндсэн практик электрокардиограммын бичлэгийг ихэвчлэн холболтоор бичнэ. Холболт нь баруун зүүн гарын хооронд 2 холболт, баруун зүүн хөлний хооронд 3 холболт, зүүн гар зүүн хөлний хооронд холбоно. 1, 2, 3, 2 туйл холболт. AVR, AVL, AVF нэг туйлд холболт. V1, V2, V3, V4, V5, V6 хүртэл цэжний холболтууд байдаг юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.